сайн байцгаана уу? Намайг Биндрия гэдэг. Би одоо New York University Шанхай сургуульд сурдаг. За тэгээд ариун академид болохоор би өмнө нь gap year-ээрээ college app teacher хийдэг байсан. Тэгээ энэ удаа болохоор академийнхаа YouTube сувагтан зориулаад Day in my life vlog буюу нэг өдөр маань хэрхэн өнгөрдөг тухай, сургуулийнхаа тухай болон тэр өдөр болсон сонирхолтой үйл явдлуудын тухай бичлэг хийсэн байгаа. За тэгээд та бүхэн бичлэгтэй маань хамт байгаарай. За ингээд өглөө босоод өглөөнийхөө цайг бэлтэж чинь өглөөний цайндаа ер нь эрүүл хэрнээ бас амттай зүйлд бэлтэж идхийг хичээдэг. За карта уншуулад дуурмаасаа гарч ийн. За манай residence hall-д болохоор иймэрхүү харагддаг. Сургуулийнхаа shuttle bus-нд суух гээд явж байна. Сургууль дотор байр хоёр маань болохоор ер нь 10 орчим минутын зайтай байдаг. Сургууль руугаа орохдоо гарахдаа ингээд карта уншуулад ордог. Дотор байр руугаа орохдоо ч гэсэн мөн адилхан. За ингээд сургууль дээрээ ирлээ. Манай сургууль 2023 оны хавар шинэ кампустай нүүж орсон. За тэгээд барилга нь болохоор North, West, South, тэгээд East гэдэг ингээд дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа. За тэгээд энэ барилга маань болохоор нийт 114,000 м² шинэ кампус байгаа. За энд болохоор манай сургуулийн merch-үүд зардаг хэсэг харагдаж байна. За би одоо эхнийхээ хичээл рүү явж байна. 8:15-аас хятадны хичээлтэй байдаг. Тэгээд 7 оны 4 өдөр ордог. 那王鹏说是我，好，来一起说，是我儿子睡觉啊，好来，不对，哎，也很高兴认识你们，我也挺高兴。你们家很大。好，还有吗？ За би хятад хэлээ тарчаад явж байна. За тэгээд энэ оюун шахаад сурж байхдаа заавал хятад хэлтэй байх хэрэгтэй юу гэж айгүй асуудаг. Хятад хэлтэй байх заавал шаардлагагүй. Өөрийнхөө хэрвээ хятад хэлтэй болвол тухайн төвшнөөсөө өргөжлүүлээд үзэж болно. Хэрвээ хятад хэлгүй болвол анхнаас нь эхлээд бүр хамгийн яг эхний төвшнөөсөө эхлээд хятад хэл үздэг байгаа шүү. Hi, Bindi's vlog. Hello. I have an oral exam in a couple minutes, and I'm a little worried. Yeah, we have oral exam that we're preparing. I think we'll be fine though. Yay! This is our GPS book. It's terrible. It's waterlogged. За өнөөдөр болохоор манай сургуулийн 12 жилийн anniversary буюу 12 жилийн айн баяр нь болж байгаа. За тэгээд бүгдээрээ одоо явж юу болох нь хамтдаа харцгаая. Cheers! За одоо бүгдээрээ манай сургуулийн cafeteria руу хамтдаа явцгаая.
сургуулийн Interactive Media Arts хичээлийн хэсэг харагдаж байна. Дараагийн хичээл маань болохоор Америк болон Хятадын харилцаа гээд мэргэжилтэй маань холбоотой хичээл байгаа. Хичээлүүдээ дуусчаад одоо бэлтгэлээ хийх гээд жим дээр ирсэн байна. Манай сургуулийн жим болохоор B2 давхарт байрладаг. Төхөөрөмжүүдийн хувьд болохоор манай жим иймэрхүү байдаг. Тэгээд үүдээр орж ирэнгүүт болохоор кардионы төхөөрөмжүүд. За тэгээд ийшээ ингээд баруун эргээд явах юм бол бас энэ хэсэгт боксинг хэсэг байдаг. За энэ дээр зогсож байгаа жингээ хэмжээд өндрөө оруулаад тэгээд өөрийнхөө биеийг яг бүтэн анализ хийх боломжтой байдаг. Тэгээд за биеийн маань хэдэн хувь нь болохоор за body fat mass байна, хэдэн хувь нь яг skeletal muscle mass байна гэх мэтчлэн ингээд бүх дүнгуудээ нэрвчилж ингэж үзэж болдог. За тэгээд үндсэн бэлтгэлийнхаа араас дандаа кардио хийдэг. 45 минут шатан дээр кардио хийгээд өнөөдрийнхөө бэлтгэлээ дуусгаж байна. За одоо би өнөөдрийнхөө ажлуудыг дуусгасан. Тэгээд одоо гэрлүүгээ харих чинь. За орой манай кампус нэг иймэрхүү харагдаж байна. Okay, so thank you for watching my vlog. Миний нэг өдөртэй хамт байсан баярлалаа. Миний нэг өдөр ингээд дуусчихин. Тэгээд та нарт бас энэ оюун шахаатай холбоотой ямар нэг асуулт, application processтэй холбоотой бас асуулт байх юм бол асууж болно шүү. Okay, so bye bye everyone.